Шинийн нэгний өглөө туулаа цаг буюу 5 цаг 40 минутаас 7 цаг 40 минутанд босно. Энэ цагт босож чадахгүй бол тэр жилдээ хиймортой явна гэж яриад хэрэггүй гэдэг. Хүндэтгэх шалтгаангүй бол хүүхдүүдээ ч босгоно. Тэгвэл бүтэн жилдээ босоо хиймортой явна. Золгохоос өмнө мөрөө гаргана. Ялангуяа өрхийн тэргүүн бүстэй хүү зүгээ гаргана. Шинийн нэгэнд луу цаг буюу өглөөний 7 цаг 40 минутаас 9 цаг 40 минутанд золгодог. Буцлагсан аяг сүтэй байна. Нар зүв тойруулж хүртэн. Энэ өдөр хүн бүрийг 2 хацар дээр нь унсна. Дараа өдрүүдэд зөвхөн үр хүүхэд ойрын саднаа унснаа. Золгосны дараа хангаа дэлхийдээ эдэнийхээ дэжиг өргөн. Дэлхий биднийг төрүүлсэн учраас түүндээ хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг. Хэрэг эцэг ихтэйгээ шинийн нэгэнд золгож амжихгүй бол шинийн 3, шинийн 8, шинийн 15-нд эсвэл зуны ихэнх сарын шинийн 15-нд учир нь золгодог. Эдгээр өдрүүдэд л эцэг их үр хүүхдээ хүлээдэг хатуу дэгтэй.